За сайн байцгаана уу? Манай Dark-ийн подкаст юм аа. Шинэ дугаар ороход бэлэн болсон байна. Бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. За тэгээд энэ удаагийнхаа дугаартаа дүлхөө миний би 2009 онд гарсан маш хүнд хэрэг ярихаар бэлтлээ. Тэгээд хэрэгээ ярихаас өмнө сануулж хэлэхэд бол энэ удаагийн дугаар хүүхдийн хүчирхийлэл, яргалал яригдан. Тэгээд маш хүнд хэрэг учраас хүүхдтэй холбоотой хэрэг сонсохоос хүнд тусдаг хүмүүс байвал энэ дугаарыг бол алгасаарай гэж хүсмээр байна. За ингээд шууд хэрэг ярьж эхлэе. Өнөөдрийн хэргийн гол хүн болох Анжела Макнолти гэх эмэгтэй 1968 оны 10 сарын 2-нд төрсэн ба Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Сакраменто төсөвт хоринсон. Анжела төрхөөс өмнө түүний ээж Нэнси хоёр өөр эрэгтэйгээс 2 хүүхэдтэй байжгаад 18 наснд Анжелаг төрүүлсэн. Аав Жерри нь болохоор мотоцикл ундаг, хэд хэдэн мотоциклчдын бүлэгт байдаг, хүн бүр түнээс айдаг, танхай, байрын тим хүмүүс түгээр оролдоод байхааргүй, дээрлэхгүй, ер нь л нэлээд хүнд гар эрэхтэй байдаг. Бас их хүн хүмүүсээс гадна эмэгтэйчүүд ч түүнийг татагддаг. Тэгээд Анжелагийн ээж Нэнситэй уулзаж байхдаа давхар өөр нэгэн эмэгтэйтэй уулздаг байжгаад Нэнси жирэмсэн болох үед нь л нөгөө эмэгтэй зэрэг шахуу жирэмсэн болгочихсон. Гэтэ хоёр эмэгтэй бол нэгээ мэддэггүй. Жерри эрэхтэй бол бүр маш их хүмүүсээ дээрлэхдэг, хүчрхийлдэг, зоддог, танхаа эрэхтэй болохоор Нэнси жирэмсэн байхад нь ч төрснийхэн дараач бараг л өдөр болгон түүнтэй муухай харьцаж, харааж цохиуж, дээрлэхэж зоддог, байн гараар нь тавьдаг. Өдөр бүр л ер нь Жерри зодуулсансаа болоод үргэлжлэл биеэр нэг хөхөрсөн сорой уул мурдаа явдаг. Үүнийг нь ч түүний ойр дотны хүмүүс нь мэддэг, Жерри зодоод байгаагч мэддэг хэрнээ ерөөсөө хүмүүс Жерригээс айгаад тусалдаг хүн байхгүй. Ингээд Нэнси төрж өнөөдрийн гол ярих хүн болох Анжела эмэгтэй төрсэн ба дараагийн 5 жилдээ нөхрөөсөө дахин 2 хүүхэд гаргаснаар нийтдээ 5 хүүхэдтэй болсон. Тэгээд Анжела 5 настай байхад нийгэм нөхрийнхөө хүчирхийллийг бол бүр төвчгээ байгаад түүнээс нийгэм салж чадаж 5 хүүхэдтэй аваад тусдаа гарсан. Ингээд салж яваад хэсэг хугацаа өнгөрөхөд бол мэдээж түүний хүчирхийлэл байхгүй учраас амьдрал нь маш тайван, сэтгэл амаар байсан учраас аз жаргалтай болж эхэлж шинэ хүмүүстэй ч танилцаж хэдэн удаа болцоонд гарч эхэлдэг. Өөрийг нь мартаад өөр хүмүүстэй болцож жаргалтай байгааг нь Жерри хараад бол балиар уурна гүш түүнийг хардаж эхлээд хорсож эхэлсэн. Ингээд нэг орой Нэнси болцоонд гарахаар яваад эргэж ирээгүй баавдалгүй нэг голын ирэг дээр 30-аад удаа утгалуулж хүнд алуусан байдалтай олддог. Нэнси хүнд алуусныг сонсоод бараг л хүн болгон Жерриг алсан байх гэж гадалцгааж байсан. Тэгээ бүр өөрөө Жерри нэг найздаа хүртэл Нэнсиг хүнөөсөн гэдэг утгатай тэм зүйл ярьжсэн. Тэгээ бүр Жерригийн өөрийнх нь ээж нь хүртэл яг манай хүү X эхнэрээ хүнөөчих шиг боллоо гэж хардаж цагдаа дээр очиж үүнийг хэлж рапорт өгсөн. Ер нь бол одоо ингэж хүн амны хэрэг гарахад цагдаа нар хэрэг мөрдөж эхлээд хамгийн түрүүнд хамгийн ойрын хүмүүсийг нь сэжиглэж шалгана штэ. Бусад хүмүүсээс ч мэдүүлэг авч сэжигтэй байгаа хүмүүсийг сайтар шалгаж хэрэгтнийг олдог байтал бараг л бүгд Жерриг одоо хийсэн бахаа гэж хэлээд байсан ч гэсэндээ ерөөсөө түүнийг шалгаагүй, сэжиглээгүй. Харин одоо 70-аад оны ихээр дээрэс нь энэ хэрэг Калифорни мужид гарсан болохоор тухайн үед маш олон цуврал алуурчид яг эд хэрэгээ ээжилсэн үе нь. Тэгээд Нэнсигийн хэргийг шууд л Hillside Strangler, Zodiac Killer эсвэл Ted Bundy-гийн ээлжид нэгэн хохирогч болж хөнөөгцөн бахаа гэж үзээд Нэнсигийн хэрэгтэн одоо хүртэл олдож хэрхэн тайлгтааг үгэлцэн. Тэгээд Жерри ч гэсэн сэжиглээдэггүй, хэрэгт холбоотой болоогүй. Гэхдээ яг түүний үхлийг бол бараг л Жерри хийсэн бахаа гэцгээдэг. Нэнсиг нас барсан болохоор одоо Анжела болоод босод 4 хүүхдүүдийг нь бүгдийг нь асрах хүн хэрэгтэй болохоор тэд Жерригийн асаргаанд оцсон. Үүнээс удалгүй бол аав нь нөгөө Нэнсиг жирэмсэн багт нь нөгөө өөр эмэгтэйтэй давхар явж жирэмсэн болгосон гэд ярьсан шүү дээ өмнө. Тэр эмэгтэйг Ребека гэдэг. Ребекатайгаа бол эргээд үерхэж эхлээд нэг гэрт орж амьдарч эхэлсэн. Тэгээд Ребека бол Жерригээс 2 хүүхэдтэй, өөр нэг хүнээс 1 хүүхэдтэй гэд нийтдээ 3 хүүхэдтэй эмэгтэй. Нэлийн толгой ирэх хэрэж магадгүй Жерри гэдэг эрэгтэй ч юм бол Анжелагийн аав нь тэгэхээр ээж Нэнси нь бол 5 хүүхэдтэй 3 нь Жерригийн 2 нь өөр хүнийх гэд ярьсан шүү дээ. Ингээд тавуулаа. Харин Ребекагийн бол 2 нь Жерригийнх, 1 нь өөр хүнийх гэдэг нийтдээ 3 хүүхэдтэй. Энэ хоёр нийлээд 8 хүүхэдүүдтэй ингээд аруулан амьдарч эхэлсэн. Жерри эрэхтэй боллоо бүр тулцсан хүчрхийлэгч маш муухай харьцаатай зэрлэг танхаа эрэхтэй штэ. Тэгээд бүх хүүхдүүдэд дарамталж муухай харьцдагч. Ребекагийн 3 хүүхэдтэй бол арай дээр ханддаг. Одоо төрсөн өдрөөр нь бэлэг өгдөг. Харин Нэнсигийн 5 хүүхдүүд бол ямар ч тийм байхгүй. Хамгийн их гадуур хогдож зодуулдгууд нь. Дээрээс Нэнсигийн хүүхдүүдэд бол ерөөсөө нас барсан ээжийнхээ талаар нэг ч дуурж дурсаж ярьж болохгүй гэж тушаадаг. Яг л Нэнси хизээч тэдний амьдралд байгаагүй мэтэл байдаг.
Бүхэл бүтэн аруулаа эднэр хоёр өрөө байранд амьдардаг ба Нэнсиг өмнө нь өдөр болгон зодож хүчрхийлдэг байсан шигэ удалгүй одоогийн эхнэр Ребекага ч гэсэн бараг л өдөр болгон хүүхдүүдийнхээ өмнө зоддог болж байнгын л нүд ам нь хөрч гисэн шарх сорив болцсон явдаг болсон. Хүүхдүүдийнхээ өмнө ингэж эхнэрээ зодож тэднийг албаар айлгаж харцаараа хөдөлгөж аавынхаа үгэнд хэрэг орохгүй бол бас л ингэж зодуулна шүү гэдгээ илэрхийлэх гэж ингэдэг. Эхнэрээ 0 руугаа чирж оруулаад нүүр нүдгүй ухаан алтлан зодож эхэлж бүр 0-ийнх нь ханаар нэг цуцарсан байдалтай байдаг толбнуудтай толгойг нь хаалган цаавж уруулын сэтгэрдэл алгадаж нүдийг хөхрүүлдэг ийм аимшигтай зоддог. Тэгээ бүр нэг удаа эхнэр нь өөрийг нь тултал нь одоо маш их уурыг хүргэсэн юм л да. Үүнээс болоод Жери шууд гараж руугаа чирж оруулаа ширээн дээр хүлээд бүх биеийг нь битүү бензин асгаад яг жожогоол гасаагаад Ребекаг амьдаран шатааж алхаж исэн чинь тэгээ ийм зүйл болж хаад бүх хүүхдүүд нь тэнд байсан. Тэгээд яг нэг хүүхэд нь орилоод одоо болооч гэж гуйсаар Жери зогсож зүгээр орчихсон. Ингэж Жери гэдэг одоо адгуул шиг эрэгтэй гартал Ребекаж өдөр бүрл гарын шүсэн болж 8 хүүхдүүдээ бас л бүгдийг нь зодгуудээ зодно, айлгаас сүрдүүлж дарамтлагатай дарамтлна. Хүүхдүүддээ дандаа л би ер нь та нараас олж миний амьдрал их стресстэй ядаргаатай байдаг гэж буруутгаж хараадаг. 8 хүүхдээсээ Нэнсигийн 5-ыг бол илүү дарамтлахаас гадна ялангуяа Анжела охин том болох тусам түүнийг бусдаас илүү ихээр шийтгэж зовоодаг болсон. Ер нь бүх хүүхдүүд нь гэртээ байхдаа аавыгаа уурлуулж, дургууг нь хүргэж анхаарал нь татаж зодуулахын тулд дураараа тоглож наадах нь битгий хэл аль болох их хөдөлгөөн хийхгүй, юм ярихгүй, чив чимээгүй, хараант нь чүртгүй хичээдэг. Аав нь ямар ч шалтгаанаар жижиг юм дээр ч уурлах магадлалтай тул тэгтлээ айдаг. Нэнсигийн 5 хүүхдүүдэд тусгаалan маш бага хоол өгдөг ба бүр галтгооны хоол хүнс байгаа шүүгээ болоод хөрөгч уудлага ирэхгүй. Тиймээс үлсгийн ирэх нь бүр нэг хүүхэд нэг өдөр зүгээр л түүгийн нэг ширхэг луун хулгасан байл та идгээд тэгж жагаад аавдаа баригдахад аав нь газар түлхэж унагаагаад хилээгээрээ нилээн оруулгаж шийтгэж зодж исэн. Тэсний амир балер тэр луунгааж хүүхэдтэй өгж идүүлэхгүй зүгээр л хог руу аячихсан. Жери хүүхдүүдээ юу л юугаар зодно хөвчлэн тэлээ урт мод сав суулга болоод бүр нэг удаа аптекаар хүүхдийнхаа толгойг маш хүчтэй зохиж зодсноос болоод хүүхд нь ухаан алдаж унж исэн. 8 хүүхдүүдийнхэн 5 нь эрэгтэй, 3 нь охин. Тэгээд охтуудаас нь хамгийн том нь Анжела болоод ч юм уу. Аав нь бол одоо энэ Анжелаг хамгийн их шийтгэж зовоодог. Охины хувьд багасаа л уг нь ээжтэйгээ айгуу дотн байж байгаа дээж нь нас барснаас хойш ганцаардмал болж эхэлсэн. Ер нь гэрийн байдал маш хэцүү байсан ч гэсэндээ үлдсэн одоо өөр бусад хүүхдүүд нь бол хоорондоо арай илүү дотн ойр байдаг ч гэсэндээ Анжела бол ерөөсөө айлантай ч дотн байдаггүй, нэлээд хүүхдэн хүндий байдаг. Бусад хүүхдүүд нь заримдаа бол байрныхаа хойно сакс ч юм уу гадаад тоглодог. Харин Анжелаг бол ерөөсөө гэрээс нь гаргадгүй, дандаа гэрт нь байлгадаг. Дээрээс нь аав нь охиныг байнга хойлохнаа өрөөлөгөө аваад орчдөг байсан болохоор бусад хүүхдүүд нь сүулт хэлэхдээ магадгүй түүний хүчнэтгэж байсан байж магадгүй гэж ярцгаасан байт юм л. Гэхдээ энэ бол ерөөсөө батлагдаагүй, хинч мэдэхгүй яг юу болдог байсныг. За нэг иймэрхүү байдалтай адгуусаас 7 нар одоо ийм балиар хүчрхийлэгч аав Жеригэндээ өсөж тойронсоор Анжела 16 нас хүрээд сургуулиасаа гараад гэрээсээ тусдаа гарч нүгээд энд тэнд өөрөөр газар нүүж явдаг тийм багт наадмын ивентийн ажилтан хэдийний залуутай үерхэж эхлээд тэрнийхээ ажлыг дагаад хот хотоор дамжиж амьдардаг болсон. За тэр үедээ бол бүр хүнд харт амхийг хэрэлж эхлээд бүрэн онцгойдог. Ингэж явсаар тэр залуугасаа салаад 20 наснда ирээд өсөж төрөнсөн Сакраменто хот руу эргэж нүүж тэндээ Антони Мэплс гэх эрэгтэйдээ бас л харт амхинд онцсон тэр залуудад танилцаж үерхэж эхэлсэн байгаа. Энэ хоёр бол бүр одоо хэрэглэхгүй хүнд харт амхи байхгүй бүгдийн хэрэглэн өдөр болгон л хамтдаа маасуурсан хүмүүс байдаг ба гэрлээд 3 хүүхэдтэй болцгоосон. Том хүн Антони Жуниор, дунд хүн Брандон 1996 онд 26 настайдаа Анжела Жанет гэх охинтой болдог. За хүүхдүүд нь бол 5 нас, 6 нас, бага нь 1 настай байх үед бол ээж хоёр нь хоёулаа байнгын маасуурчсан. Ер нь бол хүүхдүүдийг хайрлаж, инхрийлж асрахын гэтэл бол усанд ч оруулдаггүй, хоол ундж олигтой өгдөггүй, ерөөсөө тоодог хүн байхгүй. Их л хэцүү тийм нөхцөл байдал бол хүүхдүүд бол өсөж тойронжсэн. Тэг үүнээс нь удалгүй Анжела нөхөртөөгөө хоёулаа харт эмхний ирээр цагдаад баригдаад шоронд хоригдохоор болсон. Тэгээд цагдаа нар бол тэдний 3 хүүхдийн байр байдлыг нь олж мэдээд улсын асрамжинд аваагүй. Харин ойр дотны тэднийг харж хандаж чадах хамаатан саднаас хайж байгаад бүр хинтээ байлахаар болсон гэж нөгөө байлаар хүчрхийлэгч Анжелагийн аав Жеригэнд байлахаар болдог.
Jerry ч уг нь бол өөрийнхөө 8 хүүхдүүдэд учиргүй л одоо миний амьдралыг стресслээд байна. Та нараас болж би их ядардаг гэд одоо уулаад байдсан шүү дээ. Тэгээ яахаар одоо энэ охиныхоо 3 хүүхдүүдийг өөр дээрээ бас байлгахыг гэсэн гэхээр хүүхэд болгоно улсаас тэтгэмж өгдөг тэр мөнгөнд нь болоод ингэж идэм билээ. Хүмүүсийн мэдгчээрээ бол одоо хүүхдүүдийг нэлээд амар зодож хүчрхийлэх байх гэж бодож байгаа. Гэхдээ яг түүнээр байсан 1 жилийн хугацаанд бол тэр 3 хүүхдүүдийн тэгж амар хүчрхийлж зовоосон мэдээлэл бол байдаггүй мэн. Тэгэхээр бас яг ямархуу байдалтай тэднийг хасарч байсан тодорхойгүй. За Анжела 1 жил шоронд бол суусан. Тэгээс суллагдсан. Тэг гарч ирээд хүүхдүүдээ өөр дээр авах гэж хөөцөлдөж эхэлсэн чинь бол аав нь эхлээд нэлээд дургүй байсан. Мөнгнөөсөө болоод түүнд өгөхийг хүсээгүй. Тэгтээ өөр дээр нь байлгах нөө боломжгүй болчихсон болохоор 3 хүүхдүүдийг нь хасамжийн газар хүчтэйг. Үүнээс хойш бол Анжела нэлээд олон удаа шүүхтэж хүүхдүүдээ авах гэсэн ч гэсэндээ шүүхээс олж одоогоор тэднийг хасарч хамгаалж чадхааргүй бэлэн биш байна гэд хүүхдүүдийг өгөөгүй. Гэтэ тэдэнтэй хаяа очиж уулзч болно гэсэн зөвшөөрөл өгснөөр дараагийн 4 жилдээ иймэрхүү байдалтай өнгөрсөн. Хамгийн бага Жинет охиныг бол 2-6 хүртэл 7 хоногт 1 удаа хажуудаа хүнтэй хамт хараа хяналтанд ороо Анжела очиж уулздаг. Гэтэ бол энэ хугацаанд хариуцлагагүй зарим 7 хоногт хоцроод нэг бол ирэхгүй тохиолдол зөндөө байдаг. Тэгээд 2001 онд 32 наснда Анжела дахиад шүүхэд хүүхдүүдэд асран хамгаалах эрхээ авах гэж хөөцөлдсөн чинь шүүхээс зөвшөөрсөн. Гэхдээ хүүхдүүдээс нь эхлээд ээжтэйгээ хамтдаа байх уу гэж асуусан чинь 2 том хүү нэртэй бүр шүүхэд ээжтэйгээ хамтдаа баймааргүй байна гэсэн цагтл илгээсэн байдаг. Яа тэгэхээр одоо 2 хүү бол түүнийг хоригдоход 5-6 настай байсан болохоор ээжтээрээ байх хугацаанд ямар байдалтай өсөж торимжсэнээ бол мэдчихсэн болохоор ээжтээрээ очихгүй гэсэн шийдвэр гаргахад бол шүүх түүнийг нь зөвшөөрч асрамжийн газарт нь харин бага охин нь бол зөвхөн 1 настай байсан болохоор ээжтэйгээ хамтдаа байхыг олж зөвшөөрснөөр ингээд шүүхээс Анжелаг 6 настай охиноо аваад гэртээ хамт байх зөвшөөрлөг өгч тэр хоёр хамтдаа амьдарч эхэлсэн байна. За ээжтэйгээ амьдарч эхлээд 1 жилийн дараа ээж нь өөр нэг эрэгтэйтэй уулзаж эхлээд Patience гэдэг охинтой болоод удалгүй тэр эрэгтэйгээс салсан. Үүнээс дахиад удалгүй Анжела дахин Ричард гэдэг эрэгтэйтэй уулзаж эхлээд гэрлэж 1 хүүхэдтэй босноор ингээд Анжела 3 эрэгтэйгээс 3 хүүхэдтэй одоо ингээд 5 амьдарч байгаа. Хэдэн жилийн дараа нь тэд гэр бүлээрээ Сакраменто хотоос Орегон руу нүүсэн ба Жинет охин 10 настай болсон үе. Уг нь сүүлийн хэдэн жилдээ бол Анжела нэг тэгж одоо ялангуяа энэ том охиноо алаа үзэж хүчрхийлж зовоохгүй байснаа яад ч юм ингэж нөө шинэ газар руу Орегон мужид руу нүүснээс хойш бол нэг бол охин нь арай том болсон болооч тэр юм уу мэдгэдэггүйц бүр тийм огцом өөр болж том охин Жинетиг бол үзэн ядаж яг л өөрийнхөө аав нь бага хахад нь илүү ад үзэж гэр бүлийн хүчрхийлэл үлдэж хайрлтгүй байсан шиг болж эхэлсэн. Хүчрхийлэл бол анх багаар эхэлж жил ирэх тусам уламд амжирсаар маш аимшигтай болж эхэлсэн. Бүр жижигхэн алдаа гарахт нь эхлээд өрөөндөө ор гэх хэмжлэн шийдэгдэж байжгаад Яванда өрөөнөөс нь хідэн цагаар гарахыг хориглож эхэлж бүр өрөөнийх нь гадна тал түүжээ гэж охиноо өрөөнд нь төвчдөг болсон. Тэснээ удалгүй бүр Жинетийг л ганцаараа энэ хүссэн үед нь ариун цэврийн оруулахгүй бүх нойлохоо өрөөнд түүжээ игээд охины шээж баамар болсон жорох ирэхгүй зөвхөн ээж нь л орж болно гэсэн үед орно. Яг л аав нь өөрт нь багт нь бусад хүүхдүүдтэй бэлээсэлт баяруудаар авч өгдөг хэрнээ Анжелад авч өгч байгаагүйтэй адилхан Жинет охиндоо адилхан зан гаргаж бүр нөгөө 2 хүүхдтэй Жинетийн дүүнэр штэ тэдэнд ихчтэйгээ ярьж болохгүй гэж тушаасан болохоор гэртээ охин хинтэй ч ярилцаж тоглож наадах хөнгөө гав ганцаарх нь өрөөндөө хоригдоод байж байдаг. Удалгүй улам л хүн дээр чохиндоо хоол ундч өгөө болж галтгооны юунд ч хүрч болохгүй. Хөрөөч онгойлгож шүүгэнүүд онгойлгож юм авч идэх нь битгий хэл яг үлбэрч өгчгүйгээр шиг гэхдээ маш бага хэмжээний хоол өгдөг. Ингээл орой хоол идэх болохоор ингээл бүгдээрээ том тавхтай хоол идчихэж байгаа хэрнээ Жинетэд ганцхан бараг юу ч өгөхгүй нүдэн дээр нь хоолоо идцгээдэг өсөөд байна гэж хоол гуйх үед нь зүгээр л бүр төв төвхий халуун ногооны чинжүүл өгдөг ганцхан ширхэг. Галтгооны бүх зүйл цоожтой байгаа зогсохгүй охиндоо хоол өгөхгүй хэрнээ одоо бүр ус ч хүссэн үед нь өгөхөө болсон. Ингийн тулд бүр өөрөө гарч явахдаа гэртээ байхдаа Жинетэд цэвэр ус уулгахгүйд бол бүх Канадынхаа усаа хаагаад цоожилсноор хөөрхий охин хоол ундны дутагдлаас гадна маш ихээр шингэний дутагдалд орж эхэлсэн. Тиймээс үнэхээр өрөвдөлтөй бүр ингээд маш их цангаж ус уухын ирэхээр тохооны усны агнаас нойлын уснаас хүртэл уудаг болсон. Бүр ийм хэрцгий хүн байх уу төрсөн ихэн штэ бүр.
Ийм байдалтайгаар 1 жил өнгөрч энэ үеэр бол сургуультаа явж байгаа. Тэгээд дунд сургуульд орох үед нь багш ангийн хүүхдүүдийг харахад Жинет бол мэдгэдэггүйц маш их туурж эцэн харагдаж эхэлсэн. Ангийнхан зарим хүүхдүүд түүний хөхөрсөн биеийг хэд хэд удаа харж байсан. Тэгээ яац ингээл асуугаар дандаа санаангүй ингэж унаад тэгж бүдрээд гэж худлаа хэлж гэрт нь юу болоод байгаа үннээ хүмүүст хэлхээс маш их айдаг. Дээрэс нь одоо сургуулийн тэр одоо ангийнх нь бүх хүүхдүүд нь ээж аав нь өдрийн хоолыг нь бэлдэж өгөөд явуулцдаг. Нэг бол хоолны мөнгө өгдөг. За Жинетэд бол бүр ээж аав нь гэрээс нь бэлдэж өгсөн хоол бүр юу ч байдаггүй. Үргэлжил маш их үйлсэн байдалтай байдаг. Тэгээ мөн усанд ордгоо, хувцас нь үргэлж бохоор, жоохон бусдаас ичиж бүрэг байдаг. Харин үүнийг нь дооглож шоглох бол ганц хоёр хүүхэд байсан ч гэсэндээ ихэнх ангийн сургуулийн хүүхдүүд нь бол түүнийг дээрлэхэд зовоодгүй. Харин ч түүнийг хоол үйлсэж байгааг хараад хүүхдүүд гэрээсээ илүү идэх юм авчиж охинд өгж охир байгааг нь ерөөсөө тоолгүй найз бахыг хичээдэг хүрхэн. Сургуулийнх нь хоолны гуанзны Мишель гээд ажилтдаг эгч нь бол одоо охиныг хоолгүй ирдэг гэдгийг сонсоод түүнийг ол өргөдөөд хайрлаад бүр өнгөө 5-4 хоол өдөр болгон өгч эхэлсэн. Гэвч үүнийг нөгөө чөтгөрийн ээж нь бол мэдээд охиныгоо бүр жин нэмээд байгаа гэдгийг анзаараад сургууль дээрээ хоол идэт байгааг нь мэдээд бүр шийтгсээд байгаад охин өнгөө сургуулийн хоолыг идэх болсон. Охины хувьд одоо хэдий үлсэж байсан ч сургуультаа явах одоо түүний амьдралын хамгийн жаргалтай хэдэн цаг байдаг. Сургууль дээр хэдэн цагч гэсэн ээжээсээ хоол бусад хүүхдүүдтэй ярилцаж, нийгэмшээж, хүссэн үедээ ядаж ариун цэврийн орж чадна. Хичээлээч маш их одоо мэрэж хийхээс гадна хичээлээс гадуур одоо дугуйлан, спорт тэмцээн, ер нь илүү явж болох, оролцож болох бүхэл зүйлд маш идэвхтэй оролцдог. Хичээлээ дараа номын сан хаатал ном уншиж суудаг. Гэвч гэртээ очиод одоо өдөр бүр ээжтэй хүчрхийлүүлдэг хിവэрээ. Өдөр ирэх тусам охины бие хөхөрсөн бусад хүмүүс илүү их ажиглагдаж эхлээд нэг өдөр ангийнх нь сайн найз нэг охин нь Жинетийн гар үлэн дээр зөндөө хөхөрсөн байгааг хараад яагаад ингэснийг асуусан чинь хамгийн анх удаа ол их найзтай амжилтлан манай ээж намайг зодоод юм болгочихсон үннээ хэлсэн. Тэгээ тэр охин бол гэртээ очиж шууд ээж авдаа хэлснээр ээж аав нь сургууль мэддээд сургууль нь болохоор хүүхэд хамгааллын байгууллагт хэлж ажилтан дуудаж халахуулахар болж сургууль дээр нь байхад нь бол Жинеттэй ирж уулздаг. За ирээд охиноос юу болсон яадаг гэдгийг сонссон ч хөөрхөн охин бол одоо манай ээж намайг 0 оруулдаггүй, хоол усан дөгдөггүй, зоддог гэд гэртээ болдог бүхий л хэцүү зүйлсээ түнд хэлээ. Дээрээс нь бүр чагсаагаад бичээд өгсөн ч тэр ажилд нь гэрлүүн очиж шалахаар болсон. Гэрт ноцсон чи Анжела бол түүнд яана манай охиостой худлаа ярьж байгаамаа. Одоо яг худлаа ярьдаг үе дээрээ байгаа. Хүмүүсийн анхаарал татах гээд ингээд дандаа юм зохиож яриад байдаг гэж тайлбарсан. Тэгээ энэ үүнээс гадна охины 2 дүүгийг хараад бол нөгөө ажилтан хүчрхийлэлд өртсөн гэсэн тийм шинж харагдаг. Одоо тэр гэрт 3 хүүхэд байхад нэгэн тэгж байгаа юм чинь бүгднийг л тэхвэлүүдэй гэж тийм өнцгөөс харангуйтаа дээрээс нь нөгөө хоол унд өгдгүү гэдгээс нь болоод галтгоогийн шалгасан чинь балер нөгөө Анжела ч айл эдийн нөгөө хамаг төгжээ цоожоо нуучсан. Тэгээ өргөчийг нь уудлахад хоол унд хангалттай байгааг хараад хүүхэд хамгааллын ажилтан бол эднийд ямар ч хүүхэд хүчрхийлэл хэцүү байгаа зүйл алгаа гэж үзээд охины төлөө юу ч хийгээгүй энэ хэрийг шууд хаасан. Бүр улаан цай охины гар хөл биеэр зөндөө хөрч задуулсан мөр байгаад байгаа. Тэгээ намайг ингэж байнга зодож загнадаг ингэдэд идэг. Тэгж детальны нарийн хилээд тусламж хүсэж байгаа одоо 10 настай энэ жоохон охин байхад ээжийнх нь өвөнд ороод өвөний ерөөсөө худлаа ярьж байна гэж тоогоо гэхээр бүр ёо. Ингэж зөндөө хүмүүс эдний амьдралд оролцож эхлээд охины аюулгүй байдалд анхаарал хандуулад эхэлсэн болохоор Анжела охиноо шууд сургуулиас нь гаргаад гэртээ сургах болсноо мэдгэцсэн ба. Нэг юм дөнгөж одоо нийгмийн ажилтнанд тэднийг шалгаад юм хүн болоод дуусны дараахан сургуулиас ингээ хүүхдээ гаргаж байхад одоо охины ер нь гэртээ байгаад сурж боловсроод ямархуу байдалтай байна. Дахиж хүчрхийлүүлж гинөө гэж сургуулийн захиранаас нь ч тэр дахиад нийгмийн ажилтнууд энэ байгууллагууд нь бол нэг ч дахиж шалгаагүй орхисон. За Жинет охины бол амьдралынхаа ганц тэсэн ядан явдаг сургууль тэ чөлөөт байдал ингээд огт байхгүй болоод 24/7 гэртээ байж эхэлснээр түүний зодуулж нүүдүүлэх болоод хоол ундны байр байдал бол улам аимшигтай болж эхэлсэн. Ээж нь түүнийг өдөр бүрэл бараг зодно. Зодготой нүүрлэн өчнөө хүчтэй алгадаж бүх биеийн хэсэглүүн цохиж хөшөглөн шийтгэхдээ өрөөний буланд нэг хөлөө өргөөд 2 гараа дээш нь өргөөд олон цагаар зогсооно. Заримдаа өвдгөн дээр нь заримдаа хүнд юм өргүүлж хүртэл зогсоодог.
Жохон амьтан ядар сулдаж биеийн жилээд хүл алдаж нэг хөлөө газар тавиул шууд дахиад цодуулна. Ер нь хвчлэн охиныг зодож сагнахтаа Анжела нөгөө хоёр хүүхдүүдийнхаа нүдэн дээр хийдэг байж байгаа дуудлаггүй одоо энэ зодолт нь улам хүндэржсэн болохоор ганцаараа өрөөнд нь оруулж байгаад зоддог. Тэнгүүтээ одоо мэдээж чанга дуугаар нь хөнж гисэн уйлж ойролдог болохоор байлаар хүмүүс сонсуулахгүй тул өрөөнийх нь гадаа тоос сурагч ажилуулждаг. Нэг бол зураг тасаагаар маш чанга дээр тавьчихдаг. Яг л бага багт нь аав нь өөрийг нь зоддог байсантай адилхан тэлээ, модны мөчөөр янз бүрийн урт залхуур гээл юу л байна юугаар ороолгоно. Ингэж зодохдоо бүх хувцсаа тайл гэж агаад нүцгэн биен дээр нь ороолгож бяцхан охины хамаг биеэр нь шарах сойров цэврүү өсөрдөг. Бүр яаж юм хариас ядаг нэг юм хүүхдийг амар хэцүү байдалд байлгадаг. Охины өрөөний хаасаагүй зодуулж байгаад гарсан бүр ингээд цацарсан цус нүүж байдаг. Яргаллыг яриад бол дуусшгүй бүр байлаар ингээд бахиар арсыг ингээд яраад цусыг нь гаргадаг ингээд арсыг ингээд хуулаад идэг. Бас хэдэн шүдийн хүртэл хүчтэй бахиар сууг татаж авч байсан. Энэ байдлаар хүчирхийлэл бол үргэлжилж 2 дүүн 8 нас 10 настай болж юу болоод байгааг илүү ойлгодог болоод хичээгээ өрөвдөж олон удаа хоол, ус, ийм зөөж өгж байгаад бол ээжтэй баригдсан. Ээж нь дахиад хэрвээ ингэж хичтэй туслах юм бол та хоёрыг ч гэсэн адилхан шийтгэж зодон шүүгэж айлгаж сүртүүлж байнга ингэж хэлдэг байсан болохоор үүнээс нь болоод би энэ одоо хичээ чинь дахиад илүү зодно гэж зодоод идэг байсан болохоор 2 дүүн ч айгаад туслахаа болж хараад суухаас өөр аргагүй төрсөн. Бүр ингэ зогсохгүй 2 хүүхдээ гаднаас бүр нохооны баас цуглуулж иргээд тэр хоёрын нүдэн дээр нохныхоо нүүрэн дээр нээлж бүр доог дохуу хийдэг. За энэ гэрт чинь бас одоо Анжелагаас өөр том хүн байгаа штэ тэр Ричард нөхөр нь. Жинет охины бол хойд эцэг. Тэр Ричардын хувьд бол том машины жолооч юм лээ. Тэгэхээр бол замд гараа авчдаг. Гэхдээ гэртээ байгаа үедээ бол Анжелаг охиноо яаж зоддгийг хүчрхээлдэг бүгдийг мэдсэн гэсэндээ юу ч хийдгүү. Яа тэгэхээр өөрөө ч гэсэн Анжелагаас айдаг. Ядаж те чи арай тэндүүлээд байна. Битгий жоохон хөхөдөө ингэж яргалж тамлаач болооч гэж юусоо хэлхнэтэл сонссон ч сонсоогүй юм шиг харсан ч хараагүй юм шиг царайлаад гэртээ байгаа үедээ зургтаа үзэл чимээгөө суужаадаг. Дээрээс нь Ричардын ээж нь хаяа тэдний гэрээр бол орж гардаг байсан юм л да. Тэгээд эхлээд бол охиныг шийдгэж тамлах нь баг-багаар эхэлжсэн болохоор ерөөсөө өөр хүмүүс бол ажиглагдаагүй. Тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам тэдний гэрт очихоор Жинет охин илт маш их турж ицсэн. Биен дээр нь хөхөрч натарсныг ажиглаад зарим үед очиход Анжела ингээл шийдгэжсэн аа. Одоо ээж нь орол ирэнгүүт болонгуудаа ингээл хүүхэд ч уйлж мэлцэн тэг янз янз болсон байнгут. Энэ харин сайн ингээд унаад ингээ унжлаа. Энэ өөрөө ингээд ингэчлээ гэж байнга гэж тайлбар тавьдаг. Хэдий ингэж тайлбар тавьдсан ч гэсэндээ хадам ээж нь бол ажиглаад ер нь бол нэг л охин биш харагдаад байдаг гингүүтээ хүү болон тэр эхнэрээс нь яагаад юм болцсон бэ? Юу болоод байгаа юм бэ гэж асуунгууд Анжела шууд бити бидний амьдралд оролцоод байгээд гэрлүүгөө ер нь хурж ирэхийг нь бүр болиулаад аажим ажмаар харцаагаа нийлэн таслаад байдаг. Хараас хүүхэд ийм байгааг харчихсан болохоор Ричардын ээж шууд хүүхэд хамгааллын төв 6 сар дотор 2 удаа нэрээ нууцлж агаад би энэ айл ингээ хөршин байна. Эдний энэ том хүүхэд нь нилээн юм туранхаа тэг ерөн жоохон ингээ гар өвлөөс нь харахад зодуулсан юм шиг харагдаад энэ та нар очиод нэг шалгаад гачи гэж уцаар хэлээд хүү болон бэр хоёроосоо жоохон санаан зовоод ба нэрээ нууцлж агаад ингэж байгууллагад хандаад хайр байдлыг шалгаад гачи гэснээр нийгмийн ажилтан бол тэдний гэрт очив. За түүнийг очиход Анжела ээж нь бол манай охин гэртээ байхгүй байгаа гэж худлаа ярьж аргалангуудаа нийгмийн ажилтан зөвхөн түүний охинд болох Patience гээд 8 настай тэр охинтой хэсэг ярилцаж зарим зүйлийг л асуусан. Гэвч Patience охиндоо бол айл хэдийн балиар ээж нь бусад хүмүүст гэрт хэрвээ ийм болдог хичээгээ талаар юу хизээж юу ч ярьж болохгүй шүү гэд үргэлж хэл сануултай загнадаг байсан болохоор охин нь ажилтанд олигтой юу ч хэлээгүй. Гэрт бүх зүйл хэвийн зүгээр байдаг гэж хэлснээр нийгмийн ажилтан загээл өөр ямар ч илүү арга хэмжээ авч заавал одоо Жинет охинтой уулзмаар байна. Эсвэл өөр өдөр тоглож гэдэг юм уу тийм зүйл хийлгүүгээр энэ нэрээ дахиад хаасан ба. Бүр 2 удаа. За ингэж явсаар 2009 он болоход охин 15 нас хүрсэн сургуулиасаа гараад 2 жил болсон үе. Яргалал яг л хэвээр үргэлжилсээр охин бүрөө хоол тэжээлийн дутагдалд орчихсон 15 настай хэрнээ 22 кг-тэй. Бүр ийм итгэмээргүй тув туранхай. Энэ олон жилийн хамлал хүчрхийлэл өдөр бүрийн авдаг шарх сорин өөрөө идэхэж болоод охин босож цогсоод алхагч тэнхэл байхгүй гар өлөөж олигтой хөдөлгөөх тэнхээгүй өрөөндөө өдөржин шүнжэн гав хаан зархнаа хоол усчгүй зодуур амсаж орч байхгүй зүгээр л хевсэн дээр ингээ унтаж амардаг. Ээж нь өрөөнийх нь бүх тавилгыг гаргацсан болохоор өрөөч гэж одоо зүгээр л нэг хов болсон бараг л шоронгийн өрөө шиг.
Өрөөнд байгаа ганцхан зүйл бол нэг хайрцаг дэлхийд тавиад тэрэн дээр охин хэвтдэг. Яагаад хайрцаг тавьж өгсөн гэхээр охиноо зодохоор тус нь ингээд гараад идэг шингэж нь хэвсэн шингэж нь гэсэн ийм шалтгаанаар би энэ яаж ч өвдөж бэртэж гэмтсэн нэг ч удаа түүнийг эмнэлэг рүү авч явж үзүүлж үзээгүй. Тиймээс шархын цэвэрлэх гэж бүр бүх биеэр нь шууд шарх цэвэрлэх спирт тасгачдаг байсан. Уруул нь биеэр нь одоо битүү шарх тэрийг эмчлүүлээгүй улмаас зарим нэг нь бүр ангаагаад уруудад зүссэн шархнууд нь дутуу идгэж эдээснээс болоод улам л бие нь маш хүнд байдалд очиж исэн. 2009 оны 12 сард охиныг бүх хувцас тайлгаж байгаад маш олон удаа гуй ташааны сэглүүн ташуурдаж үүнээс нь болоод бол маш их арьсан зүсэгдэж яг тэр газраа бүр амар зэвүүн дахин ороолгоод байсан болохоор бүр яс хүртэл ингээ арьсын тийж амар зүсэж шархлуулсан. Яг ингэж одоо зодож явах үеэр нь бол Ричард өрөөнд нь орж ирсэн. Тэгээд охин бол хойд аваасаа тусламж хүсээд уйлж орилсан юм байл та. Дэрэгтэй бол тухайн үед юу ч яагүй зүгээр л өрөөнөөс нь гараад явсан. Ингээд гараа ясныхаа дараа Анжела яргаллаа өргөжлүүлээд модны мөчөөр барьж агаад охиныхоо ингээд толгойн арын хэсэг дагцлуун бүр маш олон удаа хүчтэй зоож цогсоор бүр ингээ энийг хэлэхээр ингээ бүр гар салгалаад хоолож ичэр чинь охины толгойн ард бүр ингээ нүх гартал нь цогсоор байгаад ийм амар болгож ингээ хүүхдийг өвтгөж байгаа хэрнээ нүх гарахыг хараад цогсгонд битгийхэл яг тэр газар нэмж тасралтгүй зоож цогсоор байгаад тархинд нь хүрэх бүр хүрсэн маа. Яг энэ гэмтлээс болоод бол Жинет охин маш хүнд тархины гэмтэл авч биеийг татаж эхэлж амнаас нь хөөс гарч эхэлсэн. Ингиж хүнд байдалтай болцоод ахт чинь тусламж үзүүлэхгүй хөөрхөн охиныг бол зүгээр л өрөөнд нь ганцааргийн шалан дээр нь үлдээгээл бүхэл бүтэн 4 хоног тэр өрөөнд бол охин амьд минд хөдөлж чадахгүй өглөө өрж хэвцээр байсан. Яг энэ 4 хоногийн хугацаанд бол түүний дүү охин Patience нь хичээхаа өрөөлөө бол нэг удаа орж ирсэн. Тэгэхэд бол бүр их шаал өөр ингээ хүн шиг болчихсон. Ингээ бараг хөдлөгчгүй амар сонирн байдалтай байсан. Гэхдээ ээж болон одоо тэр хойд аав нь бол бүр юу ч ямар ч зүйл хийхгүйсэн. Өрөөлөө ингээ орж шалгаад байгаа хэрнээ ингээд яг охин өрөөндөө ганцаараа 4 хоног ингээ хүлээ ирж хитж явах үеэр бол Анжела бол нөхөртөө юу гэж хэлсэн гэсэн чинь би модны мөчөр зодохдоо бүр арай дэндүүлж эхлэе гэж хэлээд тэгсэн хэрнээ юу ч хийгээгүй одоо эмнэлэг даавалж явъя ерөн жоохон эвгүүтчлээ гэж хэлээгүй. Дээрээс нь Ричард ч гэсэн үүнийг ингээ сонссон охины өрөөлөө орж харсан хэрнээ эмнэлэг үзүүлээ дуудыг тусламжтуудыг гэж юусоо бас л нэг ч амнаас нь гараагүй. Энэ хоёр ингэж хүлээсээр байгаа. Ингээд харамсалтайгаар 12 сарын 9-ний үүрээр Анжела охиныхоо өрөөлөө ороход бол охин амьсгал хураасан байдаг. Охиноо нас барсныг бол мэдээд хоорондоо тэр хоёр ярилцаж биеийг нь яах вэ гэж бодох хоорондоо юу ч гэсэн цогцоо одоо 0-ийн өрөөнд баанд хийгээд нөгөө хоёр хүүхдээдээ ихжийнхаа өрөөнд одоо битүү цус болцсон байгаа тэр өрөөг нь цэвэрлэж тушаасан. Тэнгүүтээ Анжела хоол авчрахаар Макдоналд руу явцсан байсан хойгоор нь нөхөр Ричард нь яг ийм зүйл болсон одоо төвчгээ байгаад ер нь л энэ бүгдийг цагдаад илээгээ шийдээд эхлээд ээж рүүгээ залгаад юу босноо бүгдийг нь хэлсэн чинь ээж нь бол шууд цагдаад удаач чи юу яриад байгаа юм бэ хэрэг дуудахгүй бол би цагдаад удаач Анжелад хоёрыг хоёуланг чи цагдаад барьж өгөн шүү гэж загнасан. Ингээд 12 сарын 9-ний үдээс хойш Ричард 910 нөлөө залгаж бүгдийг хэлж цагдаа нар хурж ирээд нас барсан Жинет охиныг бол бааннаас олсон ба. Шууд хэрийн газар болох одоо охины өрөөг шалгахад бол бүр өрөөний хаас агуу цусны мөр дээрээс нь ширдгийг аваад шалгасан чинь хөөрхөн охины цус бол урсаад доошоо шал руугаа ингэ нэвччихсэн. Энэ нь бол бүр хэдэн жил ингэж цус гарч нэвцсэн нь бол харагдчихсэн гэдэг. Өрөөнөөс нь охины зодохтой ашигладаг тэлээ модны мөчөргээд утас гээд одоо бүх зүйлийг олцсон. Тэг бүгдэн дээр нь охины цус олцсон. За охины биед задлан шинжилгээ хийж яг ямар шалтгаанаар нас барах болсон бэ гэдгийг тогтоох гэж чадаагүй. Яа тэгэхээр бүр хэтэрхий олон өөрөөр охиныг үхэлд хүргэх хангалттай шалтгаанууд байсан гэдгийг хараад задлагын эмчнэр бүр нүдэндээ ч итгээгүй. Эхлээд өлсөж үхэхээр шигний дутагдалд орж үхэхээр биеэр нь битүү идэлсэн шархнууд 100 гаруй шарх сорвнууд хугарсан ясан гартал шарх авсан ард агзандаа тарх хүртэл нь цоосон нүхтэй маш хүнд шарх бас охиныг хатгаа авсан байсныг тогтоосон. Ингээд задлан шинжилгээгээр бол охины үхлийн шалтгааныг нь удаан хугацаагаар эрүүдэж тамсны улмаас гэсэн хариу бол гаргасан. Ричард Анжела хоёрыг бол цагдаагийн хэлцээр аваачаад тус нь байцаалд авч эхэлсэн. Тэгээд эхлээд Ричард бол шууд би бүх зүйлийг бол хийсэн. Анжела ямар ч буруугүй. Тэр барыг юу ч мдээгүй гэж хэлсэн. Тэгэд яагаад ингэж худлаа ярьсан гэхээр Ричард тухайн үед нэг зүрхний өвчтөй байсан юм байна л да. Тэрнээсээ болоод ийм удаг бас хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан. Тийм болохоор Анжела тэр хоёрын хоорондоо ярилцаад Жинет охин бол одоо амьсгал хураасны мэдэнгүүтээ Анжела түнд хэлсэн байгаа хгүй. Хэрвээ баригдаад бүх зүйл ил болох юм бол чи хийсэнгээ хэлчээрэй. Яагаад тэгэхээр чи ийм өвчтөй
өсөлтөө байгаа юм чи шүүгээс л чамд баг ял өгнө аюулал ямар ч ял өгөхгүй байж магадгүй гэж хэлснээр ингэж Ричард худлаасан ба. За хэдэн цаг байцаагдаад бол Ричард сүлдээ үннээ хэлж эхэлсэн. Хэдэн жил Анжела охиноо хамлаж байхыг би харсан. Би бүгдийг өдөр бүр хардаг, мэддэг байсан ч гэсэндээ би бол өөрөө юу ч хийж тусалж байгаагүй хэлдэг. Харин Анжела байцаалтын өрөөнд бол хэлэхдээ энэ бүгд бол санаандгүй босон зүйлээ. Ер нь бол эхлээд Ричард бүгдийг хийсэн гэж хэлж байгаад сүүлдээ санаандгүй босон зүйл би бол охиноо тгийж хүчрхийл зодох нь бит хийгээл бүр хаяа нэг гар хөрөх үедээ бол зүгээр ингээ хөнгөн л хэдэн удаа зогсож исэн удаатай гэж худлаа хэлсэн. Ингэж хэдэн цаг гүрийж агаад сүүлдээ байцаагч угаасаа ингээд нилээн лавшруулж асуусаар сүүлдээ Анжела ч гэсэн үннийг хэлж эхлээд Ричард тэр хоёрыг хүн амны хэрэгээр албан ёсоор ингээд байр авчилж авсан. Шүүхөрөл болох хүртэл тэднийг хорж мөрдөгчөд охины хэрийг бол илүү мөрдөж агаад хүүхэд хамгааллын нийгмийн ажилтнууд бол хэд хэдэн удаа охины аврах боломжтой энэ гэрээс бол холдуулж явах боломжтой байсан гэдгийг бол олж мэддэг. Хэдийн ингэж хэд хэдэн удаагийн хүмүүсээс ирсэн дуудлагын дагуу нийгмийн ажилтнууд охины хэрийг бол шалгаж байсан ч гэсэндээ нэг нь ч юу ч хийгээгүй охины хэрийг бол учрыг тайлах гэж яа юу болоод байгаа гэж сайдар нэг ч хүн шалгаж үзээгүй байна гэдгийг олсон. Хэрвээ энэ хэрийг илүү сайдар нэг удаа ч гэсэндээ судалж үзсэн бол Анжела ч өмнө нь хар тамхины хэрэгээр шоронд сууж гарч исэн. Тэг хүүхдүүдээ асран хамгаалах хэрэггүй болж байгаад хэд удаа хүсэлтэд явуулсны эцэст хоёр хүүхэд нь түн дээр байхгүй гэж шийдээд хамгийн бага охин ингээд Жанет бол ээж дээрээ байх зөвшөөрлийг авч байсан гэдэг. Энэ бүх мэдээллийг нэг хүн гэсэндээ илүү шалгаад олж мэдсэн бол ажилтнууд Анжелаг ямар хуу ээж байж болох вэ? Үнэхээр энэ охин худлаа яриад байна уу? Ээж нь худлаа яриад байна уу гэдгийг бол гадарлах байсан байх гэж бол цааданаар үзсэн байдаг. За ингээд 2011 оны 2 сард тэр хоёр хоёулаа буруутайгаа хүлээгээд Ричард 25 жилийн дараа давж залдах боломжтой насаараа шоронд суух ял авч харин Анжелад бол цаазын ял өгөхөөр яригдаж эхэлсэн. Тэгээ шүүх хурлын явцал мэдээж ингээд хэдхэн секунд яриад өнгөрөхөөр биш маш урт хугацаанд болж байгаа. Тэгээ энэ хооронд бол өнгөрсөн маш олон гэрчүүд ирж мэдүүлэг өгсөн. Тэгээ хамгийн гол гэрч нь бол Ричард бол Анжелаг бол охиноо яаж хамладаг байсан гэдгийг хэлсэн. Хоёр дахь гол гэрч бол Жанет охины дүү болох 13 настай Patience охин. Ээжигээ бол хичээг нь яадаг байсан харсан сонссон бүх зүйлээ хэлгээд бол шүүх танхимд сууж исэн энэ нэрийг сонссон шүүгч иргэний төлөөлөгч тэгээд бүх хүн бол нулимс туслуулж чимээж гаргаагүй сууж түүнийг бол чимээд аран сонсч исэн. Харин Анжелагийн хувьд бол бүр ингээд юу ч олоогүй юм шиг охиноо алсандаа ийм аимшигтай зүйл хийсэндээ гимссэн шинж гаргаагүй. Дээрээс нь бүр нэг амар эвгүй нэг инех гэж байгаа юм шиг нэг сонин царай гаргаал зөвхөн хараа сууж исэн гэж ярьсан байсан. Ингээд шүүхээс бол Анжела Макнолтид цаазаар авах ялыг ингэж өгснөөр Oregon мужийн түүхэнд 2 дахь цаазын ялыг авсан хэрэгтэн болж бичигдсэн. За ингэж шүүхээс бол цаазын ял сонссон хэрнээ Анжела өөрийнхөө өмгөөллийн багийг шүүхэд өгснөөр энэ хэргийн шүүх дахиж болж эхэлсэн. Тэгээ ямар шалтгаанаас вэ гэсэн чинь өмгөөлөгчд нь Анжелад бол хангалттай тийм мэдээлэл дүгнэлт гаргаж өгч чадаагүй улмаас бол энэ хэрэг буруу шүүгцэн гэж үзээ дахиж шүүх хурал болсноор Анжелад дахиж хизээж давж заалдах хэрэггүйгээр насаараа шоронд орогдох тийм ялыг өгсөн байд юм байна. Охины хэрэгээр дуудлагаар ирсэн яаралтай тусламжийн эмчнэр бол түүнийг урд өмнө тэдний хизээж харж байгаагүй тийм аимшигтай хүүхдийн хүчирхийллийн тохиолдол байсан гэж ярьсан. За энэ хэрэг гарснаас хойш бол 10 хүүхдийг төлөөллөөд нэг хэсэг өмгөөлөгчид тухайн Жанет охиныг очиж шалгаж гэж хандсан хүүхэд хамгааллын төвийг шүүхэд өгсөн юм байлээ. Тэгээд охинтой адилхан байдал байсан гэр бүлийн хүүхдийн хүчирхийллийн золиос болж исэн олон хүүхдэд ийм тусламж өрөөсөө үзүүлээгүй гэж шүүхтэж эхлэхэд бол тухайн төвөөс хариу хэлэхдээ улсаас бол бидний ажлаа хангалттай сайн хийх хангалттай тийм санхүү төсвийн мөнгө өгдөггүй улмаас бол хүн хүчийг алдчихгүй дутаж хангалттай сайн ажиллах боломжгүй байснаа хэлээд тэгээ нэмээд хэлэхдээ бид үнэхээр хүчрхээлтэй байгаа нэлт харагдаагүй тохиолдолд сайдар шалгаж байгаад хэргийг хаадаг гэж хэлсэн. Тэгэхэд бол нөгөө шүүгцэн өмгөөлөгчнөр бол хэлэхдээ Жанет охины хувьд бол бүр харваас биен дээр нь ингээд хүчрхийлүүлж байгаа нэлт харагдаж байхад яагаад та нар ямар нэг зүйл илүү хийгээгүй юм бэ гэж бол маш их энэ шүүх бол нэлээд босон юм билээ.
За өнөөдрийн хэрэг бол бүр маш хүнд хэрэг байлаа. Тэгээд хүрхэн минь ингээл жоохон амт ямар их айжсан бол имиж тусламж хүсэж ганцаардаж өвдөж гэж бодох. Бүр зөөрхөн өвдөж जैन. Тэгээд нэг эмийг бол гайхаад болтгүй. Анжелагийн хувьд одоо хүүхэд өсгөж чадхааргүй, дургүй, чадаргүй юм бол бүр яах гэж ийм олон хүүхэд гаргаад зоогоод идэм боллоо. Тэгээд инхэлсэн бол зүгээр найз залуу нь хүртөө болоо. Тэр дуртай харт амхаа хэрэглэн үү явгаа энэ одоо явж баймарын тэл нэг л хүүхэд гаргасан өөрөө ухамсарлж чаддгүй байлаар. Тэгээд ингэж хүүхдээ хайрлж хамгаалж өсгөж чадахгүйсэн бол яах гэж тэгээд шүүхэд дахин 3 хүүхдээ өөр дээр эргүүлж авахгүй бол хөөцөлдөд исэн. Тэг хүчрхийлэгч төрнө гэж бол бүр аав Жерин гэж бас байлаар хүүхэд хүчрхийлэгчтэй тэр хүнээс эхлэлтэйгээр ингээд Анжела охин нь бол өөрөөс нь ч илүү бүр тийм амар аратан болчихсон. Энэ нэрийн бас нэгэн том одоо маш одоо буруу зүйл бол мэдээж хүүхэд хамгааллын тэр төв ажилчид нь за ядаж ганц удаа дуудсан бол за яах вэ те тэгэхэд нилээ хэдэн удаа олон хүмүүс ингээд дуудаад ахад охины ирээ бол ээжийг нь гэрээг нь гээд бүгдийг нь ядаж нэгж болтугай маш л сайдар сэтгэлээ гаргаа шалгасан бол магадгүй охины аварч ядаж авч яваад улсын асрамжинд байлгасан бол энэ ээж дээр ингэж байснаас хамаагүй бүр хэдэн зуун дахин илүү дээд байсан бах бол гэж бодогдож байна. За тэгээд энэ хэцүү үргийг боллоо ингээд дууссан сонсон та нарт маш их баярлалаа. Тэгээд нэгийг бодогдуулж нөгөөг тунгаалгасан нэг юм маш хүнд хэцүү хэрэг байлаа. Тэгээд угаасаа хүүхэд орсон хэрэг болгон маш хүнд байдаг. Ярахад хүртэл хүнд, сонсож байгаа хүмүүс хүртэл маш хүнд тусаж байгаа. Тэгээд Бурхны бэлэг болж хороо дээр мэндэлсэн хөөрхөн хүүхэд болгон аз жаргалтай хүчрхийлэлгүй амар амгалан байгаасай гэж миний хувьд маш их хүсэж юм. Тэгээд энэ удаагийн дугаар маань ингээд өндөрлөж байна. Дараа 7 хоногийн гэрлэгийн дугаарт хэдүүлээ эргээд уулзцгаая. Түр баяртай. 좀 더 재생